Монгол улсад Канада улсаас хэрэгжүүлж байгаа Монгол улсын төрийн албаны шинжилгээг бэхжүүлэх Мэри төслийн нээлт боллоо. Канада улсын засгийн газрын санхүүгийн дэмжлэгтэй 5 жилийн хугацаанд хэрэгжих тус төслийн хүрээнд хүний эрх ёс зүйг дээдэлсэн иргэдэд хүртээмжтэй гендрийн хариуцлагатай Мэри зарчимд суурилсан төрийн албыг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлэх юм а. Канада Монголын Мэри төсөл нь төрийн албыг бэхжүүлэх чиглэлээр хоёр орны урт хугацааны түншлэлийн үр дүн юм а. Уг төсөл Монгол улсын иргэдэд төрдөө итгэх итгэлийг нэмэгдүүлэхийн тулд Монгол улсын төрийн албаны тогтолцоог бэхжүүлэхэд хувь нэмэр оруулж ажиллах засаглалын хөтөлбөр юм а. Өмнө нь Merit төслийн хүрээнд 2016-аас 24 онд засаглалын төслүүдийг хэрэгжүүлсэн. Merit нэг төслийн сайн туршлага амжилтад тулгуурлан дараагийн шатны төслийг хэрэгжүүлэх юм. Энэхүү төслийн хүрээнд ёс зүйтэй засаглал, хүний эрх, гендрийн тэгш байдлын зарчмыг нутагшуулж, Монгол улсад мэрэгшсэн туршлагатай төрийн албыг төлөвшүүлэхэд хувь нэмрээ оруулна. Мэри төсөл нь төрийн албаны зөвлөл засгийн газрын хэрэг эрхлэх газар, хүний эрхийн үндэсний комисс, гендрийн үндэсний хороо болон Дундгов, Өвс, Сүхбаатар, Дархан уул зэрэг төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны байгууллагуудтай нэгт хамтарч ажиллах юм а. Монгол улсын төрийн албаны өнөөгийн нөхцөл байдал, эрэлт хэрэгцээнд тохирсон шилдэг туршлага, арга аргачлалыг нэвтрүүлнэ. Тухайлбал чадхуун зарчимд суурилсан төрийн албаны бодлого, эрх зүйн орчныг бэхжүүлж, гендрийн мэдрэмжтэй хүний эрхийг дээдэлсэн бодлого хөтөлбөрийн хэрэгжилтийг үндэсний болон орон нутгийн түвшинд сайжруулахаар төлөвлөж байна. Мөн хамтын ажиллагаатай аймагуудын түвшинд иргэдийн итгэл хүлээсэн ёс зүйтэй, хүртээмжтэй мэрэгжсэн төрийн албыг төлөвшүүлэх нь төслийн гол зорилго юм а. Ер нь ёс зүй гэдэг агуулга дээр бид нар ядтай нэг томьёоны болон бас наривчсан илүү сайн хөтөлбөртэй болмоор байна төрийн албаагчдын. Тэднээс төрийн албаагчдыг ёс зүй сахлах хариуцлага гэхээр нөгөө нэг хариуцлага тооцдог янз янзын тэр хувилбар талаас нь биш аль болохоор төрийн албаагчдыг дэмждэг, тусалдаг, сургадаг ийм тогтолцоотой болох ажлыг энэ төслийн хүрээнд хий гэдэг санал тавиад хамтраад ажиллаж байгаа. Канада улсын засгийн газрын хөрөнгө оруулалтаар хэрэгжиж байгаа Мэри төсөл Сүхбаатар аймагт маань 2016 оноос хойш хэрэгжиж явж байгаа төрийн албаагчийг чадваржуулах, байгаль орчны менежмент тал дээр илүү анхаарч ажилласан. За энэхүү төсөлтөд бас Сүхбаатар аймгийн удирдлагууд холбогдох түвшиндээ бас хамтарч сайн ажилласны үр дүнд Мэри төсөл маань Сүхбаатар аймагт маань дахин хэрэгжих болсон бас баяртай байгаа. Яг энэ Канадын засгийн газрын дэмжлэгтэй Канада Монголын Мэри төслийн үндсэн концепц бол бидний яг нэг боловсруулсан үндсэн суурьтай бол яг нийцэж байгаа учраас бидний хувьд эрэлт хэрэгцээ бол маш их байгаад байгаа. Энэ төсөл маань бас амжилттай хэрэгжинэ гэсэн нь итгэл дүүрэн байж байгаа. Мэри төсөл нь зарим орон нутагт хэрэгжснээр хүртээмжтэй өндөр чанартай төрийн үйлчилгээ төлөвшөж бүс нутагтаа жишг болно гэдгийг албаных нь тодтогж байна.